Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуул 2013 оны 6 дугаар сарын 26. Монгол улсын үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний сонгох эрхээ эдэлж энэ өдөр бид саналаа өгнө. Сонгогч та өөрийн харьяа хэсгийн санал авах байранд өөрийн биеэр ирж саналаа бичлэн өгнө. Сонгогч таныг 6 дугаар сарын 26-нд санал авах байранд хүрэлцэн ирж саналаа өгөхийг урьж байна. Иргэн таныг энэ өдөр улс их орон өөрийн гэрээдийн төлөө санал авах байранд хүрэлцэн ирж саналаа өгөхийг урьж байна. Монгол улсын сонгуулийн ерөнхий хороо саналаа өгч чадахгүй байгаа. За сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл өгч эхэлсэн байна. За одоо ингээд мэдээллийг хүргье. Харанга аймаг 40.6, Дүч 146%, Баян хөлгийн 38.4, Баян хонгор 43.5, Булган 41.56, Гавалтай 46.39, Говьсонбөр 47.29, Дорногов 39.81, Дорнод 41%. За Дундгов 41.9, Завхан 51.7, Өвөр хангай 45.183, Өмнөгов 46.101, Сүхбаатар 49, Сэлэн 40.7, Төв аймаг 42.47, Өвс 46.9, Ховд 42.93, Хөвсгөл 42.54, Хинти 41.32, Дархан уул 43.73, Орхон 44.17, за аймгийн дүнгээр 43.32% байна. За нийслэлийн сонгуулийн орооноос ирсэн эрчим мэдээг танилцуулъя. Хан уул дүүрэг 44.32, Баян зүрх 42.72, Сүхбаатар 44.44, Чингэлтэй 42.95, Баянгол 45.52, Сонгон харган 39.28, Багнуур 42.55, Баг хангай 47.38, Налах 42.92, нийслэлийн дундаж 42.77% байна. За улсын дунджаар 43.7% байна. За 15 цагийн байдлаар авсан мэдээ. За өмнөх улсын их хурлын өнгөрсөн 2012 оны улсын их хурлын сонгуулиар бид бол 16 цагийн байдлаар мэдээ авчирсан. За ингээд аймагуудын дундаж бол 53.55% байсан. За нийслэлийн дундаж бол 45.2% байсан. Улсын дунджаар 49.81%. За бид бол энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн эрчим мэдээг бол өнгөрсөн их хурлынхаас 1 цагийн өмнө авч байгаа учраас бол 42% байгаа. За энэ нь бол яг цагийн зөрүүтэй авчирсан өмнөх оны мэдээтэй харьцуулах юм бол ойролцоо гэж ингэж ойлгож болно. За ингээд та бүхэнд 15 цагийн эрчим мэдээг танилцууллаа. За би түрүү хэлсэн улсын дунджаар бол 43.7% байгаа гэдэг. За энэ хувь бол бас эрс бас гайгүй сайн байгааг бол харуулж байна. Хэдийгээр зарим нутгуудад бороотой гол одоо ус үерэлтийн ийм байдалтай байгаа боловч бол манай сонгогчд бол сонгуульдаа бас идэвхтэй оролцож
саналаа өгч байгааг нэг үзүүлэлттэй гэж ингэж болно. За ингээд үлдэж байгаа цаг хугацаанд бол манай нийт сонгогчдоо саналаа өгөөгүй байгаа сонгогчд бол одоо хэсгийн саналаа өгөх хэсгийн хорооны байран дээр очиж саналаа одоо өгөрөө гэдгийг нэгдүгээр хэлэх байна. За хоёрдугаарт бол саяхан сонгуулийн ерөнхий хороонд бол бас зарим аймгаас бол мэдээлэл ирж байна. Онон балжийн гол үертэй байна. Сонгогчдод одоо саналаа өгч чадахгүй байна гэдэг. За онцгой байдлын шугамар бол аймгийн онцгой байдал энэ төв онцгой байдлын ерөнхий газартаа яриад бол бас завь гарах асуудлыг бол ярьж байна. Тий, завь гаргаж бол тэр үерт боогдсон сонгогчдын саналыг бас зөөж авахлахын асуудлыг зохицуулж байна. Гэхдээ бол одоо бас онцгойгийнхан ярьж байна. Ер нь бол машин гарч чадахгүй байна гэж байна. Хэд хэдэн оролдлого хийгээд бол машин гарч чадахгүй байна. Одоо завь одоо аваач чадахгүй юу гэдгийг бол онцгойгийнхан бас хэлж чадахгүй байна. Ямар ч байсан одоо арга хэмжээ авъя гэсэн юм да. За сонгуулийн ерөнхий хорооны зүгээс бол энэ завь одоо тэр онцгой байдлын техник хэрэгсэл зориулж бол бас мөнгө гаргаж болно гэдгийг нь бол бас хэлсэн байгаа. За ингээд бас үлдэж байгаа хугацаа байна. Энэ хугацаанд бол бас Хэнтэй аймгийн сонгуулийн хороо ажиллаад тэр одоо үерт багцсан улсуудын саналыг авах ажлыг бол зохион байгуулах ажил бол хийнэ гэж хэлж байна. За энийг бол одоо хотлаа. Энэ бол одоо бас одоо энэ сонгуулийн дундуур бол бас ийм одоо худал мэдээллүүд нэлээд дарагдгийг нэг л байна гэж хэлэх байна да. Би сая хэлсэн Хэнтэй аймгийн одоо Хэнтэй аймгийн тэр онон балжийн гол одоо тэр аваар нутгалдаг сонгогчдын саналыг бол авахд бэрхшээлтэй байна гэсэн юм санагдаж байна. Өвсгөл аймагт бол үүссэн бид нар бол бас санхүүгийн талаас нь мөнгө санхүүгийн талаас нь бол зохицуулт хийж арга хэмжээ авч байна. Ахаад бол бид нар тургай хүсэлт гомдлол яриаг байна. За одоогоор бол зөрчил дутагдал гарсан юм бол байхгүй байна. Тэг. Санал хураалттай холбоотой ямарваа нэгэн гомдол бол ирээг байна. За үдээс өмнө бол энэ яриа гарч ирсэн. Тэгээ нийслэлийн сонгуулийн хорооны удирдлага гишүүдэд бол сонгуулийн ерөнхий хорооноос бол бас үүрэг даалгавар өгсөн. Тэр одоо ажилчдаа саналыг өгүүлэхгүй байгаа энэ компаниудтай яриад зохицуулах арга хэмжээ аваа гэдэг ийм үүрэг даалгавар өгсөн. За энэс хойш бол ахиж гомдол яриаг байна. Ягаан цагаан ингээд шар 3 өнгийн одоо бүртгэлийн хуудас байгаа. Шар нь бол тэр одоо бүртгэсэн нөгөө принтертэй бол үлдэж байгаа. Ягаан цагаан хоёрын аль нэгийг нь бол сонгогчд үлдэж байгаа. Аль нэгийг нь бол тэр хэсгийн хороо авч үлдэж байгаа. Зарим газар ягааныг авч үлдэж байгаа, зарим газар цагааныг авч үлдэж байгаа гэсэн аль нь ч болно те. Монгол Ардын намаас яг өнөөдрийн байдлаар 15 цагийн байдлаар ямар нэгэн гомдол ирээг байна. Та бол энэ гомдлыг бол төрүүлээд мэдсэн юм шиг байна те. Ер нь хэсгийн хорооны гишүүдийг энэ удаагийн сонгуульд бид нар одоо сонгож ажилуулахдаа аль болох тухайн хэсэг дээр амьдарч байгаа орсон сууж байгаа энэ хаягаар нь авч одоо сонгож одоо ажиллаулж байгаа. Тийм учраас бол өмнөх сонгуулиуд шиг бол ийм бэрхшээл бага гарна гэж ингэж тооцсон.
За өдөөс өмнө би та нарт хэлжсэн одоо машин тогны хэлбэлзлээс болж гатсан, кода буруу хийснээс болж гатсан тохиолдол ганц нэг гарсан. Одоогийн байдлаар бол ерөөсөө гатсан ийм тохиолдол бол байхгүй байна. За энэ өнгөрсөн жил бол саналын машин бол бүхээг байхгүй байсан, хаалтгүй байснаас болж бол сонгогчд гомдол гаргаж ирсэн. Одоо саналын хуудсанд хийсэн тэмдэглэгээ харагдаж байна. Тийм учраас энэ машиныг бол одоо машиныг тойрсон хүрээ бүхээг одоо хийх нь зүйтэй гэсэн гомдол сонгуулийн ерөнхий оронд ирсний дагуу энэ жилээс эхлээд бол бид тэр санал авах тоолох машинаа бол одоо ийм хар хүрээтэй бол болгосон. За энэ бол сонгогчдыг саналаа одоо тэмдэглэсэн саналыг бол бас нийтэд харагдуулахгүй байх зорилтоор бол ийм бүхээг хийсэн байна. Би түрүү хариулсан шүү дээ мэдээ. За баярлалаа.